За ингээд Цтэй уулзгаар явж байна. Ц шижир. Цэнгэр дэлгэцээ үзэн суугаа үзэгч та бүхэндээ мэндийг. Өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгээ өнөөдөр цогтуутрын шижир гэж найзынхаа талаар бичлэг хийхээр болсон. За намайг цогтуутрын шижир гэдгээ 1983 оны 6 сарын 6-нд Улаанбаатар хотноо төрсөн. Тэ ихээс хоёулах нь хоёр хүү. Манай дүү Эрдэнэ. Одоо гимтэл авах сэргээн цэцэрлэх түгээд гимтлийн имлэг шүү дээ. Тэнд тарих нугасны тасгийн эрхлэгч хийдэг эмч хүн байна. 10 жилээ төгсөөд аав маань цэргийн хүн байсан болохоор бас нэг цэргийн хүн бодъё гэсэн бодолтой тээж яваад эдийн зэргийн дээд сургууль гэж байсан. Тэрэнд конкурс өгөөд наад золж тэнцээд төгсөөд ажил биелээ. Шууд томилоод тэгсэн цалин өгчөж байгаа. Тэгээд ээж аав гэртээс жигтэр авчих. Тэн дээр их нэртэйгээ танилцсан тухайгаа ярьж байгаа шүү. Би их нэртэйгээ юу яаж ирсэн? Сургууль төгсөөд манай ихнэр бас яг надтай адилхан цэргийн хүн. Тэгээд нөгөө сургууль төгссөн ч бас нэг мэдэхгүй чадахгүй асуу тодруулах их зүйл байлаа. Тэгээд нэг шинэхэн шалгагч болцсон. Одоо тэгэл олон улсын харилцан зорчих гэрээ байгуулсан орнууд шин төрлийн гадаад улсуудын паспорт бичиг баримтуудыг одоо яаж шалгах вэ, яах вэ гэж бас нэг мэдлэг дутуу. Тэгэхээр манай ихнэр маань болохоор надаас нэг жилийн өмнө ажилд орсон. Тэгээ асууж тодруулдаг байсан. Тэгээд нэг жил ажилласан гэдэг чинь мэдлэгийн хувьд бас надаас илүү л байж таа. Тэгэл асуугаал холбоотойгоо 2005 онд анх гэр бүл болсон. Би хүү ах хоёртой. Шижрийн оюу, шижрийн тэлмэн. Одоо Чингис хаан олон улсын нисэх буудалд за шалганы нэвтрүүлэг халтанд тасралтгүй одоо Ундагаа аваад өгдөө. 25 жил зүтгэж явна да. Баг залуудыг сахилахгүй л байлаа. Манай аав ээж хоёр гэдэг үсэн цогтоотрын шар хаана сахилахгүй байл. Айлын цонх хагална. Явж байгаа машин руу чулуу шидэд цонхыг хагалцах нь. Тэгээд муу ээж аав хоёр нь л тэгэл яадаг л байсан багтаа тухай. Сахилахгүй байсан. Чи баригдчихдаг байсан юм. Баригдлгүй байгаад тэгээд аваад орж шүү. Аваад ороод ирсэн. Нэг санаандгүй нэг төв ярил л да. Юу ядгийн? Дүүвтэр чих дэрсгэн баггүй. Тэгсэн дүү юу ядгийг? Тэр үчи нөгөө нэг юм өдөн жад гэдэг нэг юм хийдэг байсан шүү дээ. Ингээд харлак ингэж байгаа тэгээд урдталт нь ингээд хатаас хийгээд хойдолт нь ингээд тагтааны үд ингээд татгачдаг байхгүй. Тэгсэн би ингээд хашааны ингээд бодон дээр зогсчих. Манай дүү ингээд хашаа руу шидэ зоож байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг барьц алдсан юм байсан. Яг шидчих миний гуйн дээр ингээд зогсчихдаг. Нөгөөтэй аваад ингээд шидсэн чинь хойдолтойсэн манай хамар хашааны айл нэг юм жижиг 69 дэсэн байхгүй нэг шар. Тэрний явж цонхоо хагалцсан. Тэгээ өөрөө хохироод хүнийг чохроогоод тэгээд ойроо аавдаа алуулж байгаа юм шиг. Ээж цаг нь бол тийм л сахилахгүй байлаа. Цэргийн сурвалж ганц сурсан юм бол ажлаас хоцрохгүй. Ажил таслахгүй. Тэгээд нэг ажлаа зохицуулаад явуучих тиймтэй. Тэгээ найз нөхдүүдийнхээ бас нэг уулзч учрах юм дээр нэг бас холдоод хоошоо суугаад авах хүн шиг айлуулах уулзаж учирч сайн муугаа ярьж инээж өхөрлөж ингэж явахд найзуудтай сайхан байд юм уу? Хүн олонтоо явна гэдэг шиг сайхан байд. Манай их чи хоёр шижир байсан. Оо шижир цээ шижир гэдэг. Тийм. Аа ч бас нэг юм найз штэ сахилахгүй штэ. Тэ. Хөл хөгийн улаан пен. Яа тэ. Хамгийн сайн шижрийн одоо далаар арж байгаа нэвтрүүлэг учраас бас шижрийн одоо багын нэмийг бол ярихгүй болохгүй байна. Оо тийм штэ. Тийм. Шижрийн маань багада манай ангитай хамгийн одоо шилдэг орос хэлтэй хүүхдэн байлаа шүү дээ. Орос хэлний олимпиадад ордог гэсэн шүү дээ. Чи тэр талаар нэг жоохон яриач шүү дээ. Гэхдээ энэ нөгөө дээр үч нөгөө Монгол телевиз ОРТ гэж гардаг гэсэн шүү дээ. Тэгээд манай аавч болохоор Оросд сургууль төгссөн байхгүй. Тэгээ хажууд нь суугаад нөгөө орчуулж өгöd идэг. Тэгээд тэр чихэн тэг наалтцсан. Тэгээд Оросоор юм ярихаар хүмүүстэй ойлголцол
Тэгээд сүүлд их сургуульд орсон чинь нөгөө хэл сонгодог байхгүй. Англи, хятад, орос хэлгээ сонгодог байхгүй. Тэгээд орос хэлээ сонгоод тэгээд орос хэлээр гайгүй нь одоо ямар ч зүйл кино үзүүл ойлгох чинь хүмүүстээ иржүүл яаж чинь. Цээ бас их сурлагатай хөвгт байж үлээ. Хэлэндээ л гайгүй байсан дөө. Сүүлд нэг солонгос хэл бас үзээ. Солонгос руу 3-4 жил явлаа. Бас нэг сургалтанд явж ирсэн тэгэл. Тэгээ одоо энэ хятад хэл сурыг гэж боддог. Тийм бодоо. Сая би явчихад хятадд нэг сургалтаар бас явчихад ирсэн. Байгаа юм шиг л байна. Тэгэхээр нэр солонгосчууд их зөрчил гаргаж байна. Солонгосууд хууль төрмөө их барьдаг болсоо цөөхөн гарна. Гэхдээ энэ Хамгийн их үйл зөрчил гаргаж байгаа нь танаа ажил дээр ер нь хин ямар улсууд зөрчил гаргаад. хятадууд нөгөө визний асуудал их гаргадаг. Энд нөгөө ажил юу хийдэг болохоор Хөдөлмөрийн виз. тий хөдөлмөрийн виз Виз зөрчил. бүлэг ороод ирд юм уу? Визтэй л орж ирнэ л дээ. Хятад ч тэгээ нөгөө нэг паспортынхаа зориултаараа 3-4 янзад байх. Тэгээ голцоо энгийн паспорттай энгийн улсуудад зөрчил гаргаж иддэг. Тэгээд нуугтаа алга болчихсон. Тэгэл тэдний чи хайгаал олоо шүү дээ. Танах чинь тийм хайх майх аль хийд юм аа. Нэг 2 жилийн хугацаатай хийдэг гэсэн. Одоо иммиграшн л байна. тийм иммиграшнд орсон. Шижир гэдэг чинь одоо Монгол нэр. Төвд нь шүү. Даваагийн цэвэр таваа цэрэг шүү дээ. Даваа юм шүү. Даваа цэрэг юм байна. Өөр Одоо болохоор Шижир гэдэг чинь Монгол нэр. шижир алт гэж төвд нь шүү. Төвд Цэвэр цэвэр дааны судалнаа. даваагийн мэрэм дүүлжсэн шүү дээ. Байсан. Та гурал байсан юм зү. байлгүй яг амьд гэрчнэр байна. Тэгтээ хамгийн царай моотойгоор хамгийн их зотоос. Хурцаа бат хоёрыг л зодоод байсан би сайн зүгээр. Би харин яг би бол амбардуулах нь бол амбардуулсан. зотоосон. Тий. Би нөгөө хурцаагаас ямар ч арай багшуул гэж хэлээд байна. Даваагүй л ямар ч байсан амбардаагүй. Тэр бол царины би дарч гэх юм уу. авч явах гэдэг. Эсвэл бол ялварлан гадуурлахад явсан юм уу нэг тийм юм болох нь бол болсон. Нөөр юм уу өнгөрдөг тэр гажгаа пүүчээр дуудуулаа л. Тий. А тэр чинь урлагийн авиас үзүүлж байгаа. Манай мо талигаач Тэр чи яаж 7 болд юм бэ? Тэр хоёр бүгд л байсан шүү дээ. Долуулаа. Тэр хоёр чинь дуулаад гээд 1 2 3 хурцаа 5-2 зодуулаад даваа 4. 5. очоо байсан. Очоо байгаагүй. Пүүжээ бааж байгаа ингээд бол байхгүй. Тий. Тий шүү дээ. Мэндэ байгаагүй юм. Мэндэ байгаагүй шүү дээ. Тэр чинь Мэндэ байгаа. үүр төгсөж шилжээ авчихсан. Тэгээ чи бүгдээрээ нэг юмаа дээрэмдүүлсэн. Би Малгаагаа дээрэмдүүлсэн. малгаагаа дээрэмдүүлсэн. Чирлотоо харна. Тийм нэг малгай ч их гоё малгай байлаа шүү дээ. Хурцаа чинь бас нэг гоё Бас малгай. нэг малгайтай л байлаа. Би малгаагүй байсан. Газ гарлахгүй үлдсэн батгүй л. Үгүй гарлагтай. Юу вэ? Нэг юм цаас үлээдэг нэг бал цэнхэр бал байдаг штэ. Тэрийг авчихсан штэ. Би харин нэг сүүл сонсоод хурцаа болор тунгалаг уран биелэг гэдэгт нэг анги байсан гэхээр би бүр нэг анги байсан шүү. Цэцэрлэгт нэг. Харин тийм цэцэрлэг. Тий, цэцэрлэгт одоо юу гэж одоо Хурцаагийн хилээд байгаа бүгдээр л манай. одоо би энэ цэцэрлэгт байна шүү дээ. Болор тунгалаг. Одоо энэ сая 10-аагийн бичлэгэн дээр орж байгаа хараад айгүй яаж хэлээ л да. Болор тунгалаг заяа. Уран биелэг заяа. Шомборо, сайхна, би тэгээд одоо энэ зан тэрийг сайн мэдэхгүй байна. Тэг хин заяа гэдэг доотлын ангийн. Дээдлийн ангийн Батүш шүү дээ. Батсангил тэр. Тэгээ энэ од гариг. За тэнгүүтээ хоошоо энэ Од гарига. тий гарига. Би нөгөө од гариг авах. Тий манай доотлын нөгөө Батагийн ангийн. Тэр байсан. Тэгээд цэцэрлэгт чи өөр хин байлаа та. Одоо энэ инкватор шүү дээ. Инкватор. Ийм анги байсан уу? байж 64 дугаар анги руу нүүхтэн чи байсан. байгаагүй. Хонгогийн чинь инкватор байсан. Тэгээ батцсан шүү дээ нэг ишгүй хөшүүл, хашгүй хөшүүл охин чи. Одоо энэ Бата ээлэгийн ангийн батцэг тэр байсан. Би яг санаад байгаа. Ямар ч лээсэн одоо энэ завшааныг ашиглаад бас нэг зүйл хийхгүй болохгүй байх. Тэгээ энэ бичлэгийг хийж одоо бид ч одоо 40 гарчлаа. Тэгээ бас нэг хөгшин усуд бас биш шүү дээ. Тэгээ ингээд дурсамж ингээд болгоод үлдээж байгаа. Тэгээ энэ бүхнийг зохион байгуулсан ийм арга хэмжээг эхлүүлсэн угнаа найздаа баярлаа. Танай ангийн уулзалт бол бас их сайхан болсон байлээ шүү. Би бас харсан найзынхаа бичлэгээс. Хөргөчөнд байгаа юм үрдсэн гэдэг ийцээ. Тий тэр яллаа. Би заяа. За одоо би яг хэлье.
За нэг байсан ч ямар ч гэсэн хоёр болсон. За Баян үлгийн манай найз үйдээ. Миний шалгагч байсан цэрэг үйдээ. Надад юм явуулсан юм байна жил тий. болгон 2 3 тарав. Би та бүхнийг ирж идээ. Би одоо өөрөө болохоор үнэхээр янзлж чадахгүй. Тэгээ би хөргөчөндөө хийлээ. Тэгээ сүүлдээ бүр хог боллоо. Тэгээ гаргаа ийцсэн шүү. Юм. Гэхдээ тэр чинь тэгээд жилээс илүү болохоор байна. Бид нар чамайг хүрээд ирэхээр чинь бөөгнөрөө яваад очсон чинь чи өөрөө хайцсан. Би бэлгүй яд юм бэ? Бэлгүй яд. Эдийг бэлэн бүр гисгээ тавьсан байсан чи оош ичээр завгүй болцсон. Уцаа авах шүү. Уцаа. Та нараас Уцаа яагаад аваагүй лээ? Бач хэлээгүй. Заавал надаар хөтлүүлэх гээд та нар мэдчихэж байгаа хэлээч. Уцаагаа аваагүй нэс насаа. Уцаа яагаад аваагүй? надаас Тий. би авалгүй явах та бэлгүй байт. Уцаа ч аваагүй шүү. Аваагүй. Бид нар бүгд очсон тий. Та төгсөн хгүй. Гэхдээ би бүр гаргаад өгсөн байсан. Гаргаад тавиад манай хас ороод авчихсан. Яа цээ чинь Тийм. Уяад дээр очсон шүү би. Тэгэд 3 анги. 2 ангийн нэг. Чин тэр чи ажилтайсан байсан. Би тэгээд их нэртэй хэлсэн шүү дээ гаргаад тавьчих гэдэг чи. Тэрийг навчид хит гисгээгээд тэгэхээр би гаргаа ийцсэн шүү. Гэтэ яг энэ жил нэг шарам та бүхэнд задлана. Амлалч. Чи нөгөө хүн мүүтэй болдсон шүү дээ. Оо хамаагүй хоёрыг хоёр шарам яа. бой л доо. Бой. Чи одоо тийм хочтой чи хоёр шар юм боо гэдэг чинь. За. Яаш болж байна. Тарваг гэж хэлж болохгүй бах тий хойл ус тий. Тавчи. Мэдхгүй шүү. 5G одоо тэгээд нэг дабл ди да. За тэгээ амлсан ш. Амлсан. Бичлэгэн дээр ингээд оруулна. Баримжуулчлаа. Ямар ч гэсэн өгнө. Нэс өгнө. За баярлалаа. Чи өөрөө хамгийн гол нь шууд алга болцсон аахгүй юу? Баахан найз нар чинь цуглаад ингээд орой очиж байгаа шүү дээ. Тэр чинь нэг алга болцсон дээ. Тэр угаасаа ажилтайс юм аа. Эвгүй юм болсон гэдэг өмнө. Та нарын бүтгэнгөө ингээл бурхны номоо уншихдаа 4-өөс дээш хүн гээд унших юм бол тэр чинь хурал болдог гэд бүр. Тэгсэн чинь тэн чинь 4-өөс дээрх хүн чамаг молоо сууж яваад та. Энэ бичлэг батан миний нэр гараадсан бохгүй. Тийм наа чинь тэр 5G-ээс болсон юм байна шүү дээ. Тэгээд 4-өөс дээш хүн 108 удаа чамаг хараач байгаа. Жигч шохгүй байна. Баяр шуугадсан байна. Асраад унтахаар. За наадах чинь ажлыг оруулъя. За. Чи одоо би нэг байгаа дээр Тэг хурцаадаа бас би өөрөлдөө хараалч. Хурцаадаа бас би баярлж бод юм аа. Би ч бас нэг зүггүй байжгаад зодон цохоо хийгээд манай хурцаа минь аварж байлаа. баярлдээ шүү. Зүгээр тэр одоо бас. Зүртэй юм биш шүү дээ. Миний найз яг тэг омглон зантай байсан. Тэгээ тийм айхтар сүртэй чинь болоогүй шүү. Бас хүмүүс буруугаар ойлгох вэ. Тэгээд тэр бүхний ард бид айтайхан гарсан. Ер нь бол хүмүүсийг эвлэрүүлсэн гэж хэлж. Тий, эвлэрүүлээд энэ чинь хоорондоо сайхан эвлэр. Одоо сайхан найзууд болоо өстэй тий. Одоо цэргийн сургуульд орсон яг 4 нөхөр үүдэг аахгүй одоо. За би, хурцаа, шомбороо, чин зэрэг. Тэгээ бид нар чинь 4 баггүй. Дандар байна. Биш, дандар чинь болохоор сүүл манай доотлын курс. Тийм тийм ээ. Тэгээд бид хэдэ одоо орбитд карантинд гарч илаа 47 хоног. Тэгээд цагдаагийн активд болохоор энэ 3 би болохоор хөлийн зэрэгтгээ. Тэгээ бид нэр уулзахгүй байж байгаа нэг 12 хоногийн дараа нэг карантины аваргын шалгаруулах бүхэн барилдаан дээр уулзсан тий. Бүр хавхар танигдахын аргагүй болсон. Чичиг шаардсан. Тий. Би тэгээ хурцаа гарч ирсэн хөх ингээд хурцаагийн ингээд гарынх нь ингээд нодрогнууд нь ингээд бүр ингээд шаран цемдэн дээр ингээд сунаагаад ингээд бүр ингээд тагтарсан тий. Бүр ингээд идээлээд ингэсэн манай шомбороо хөлөө холгоцсон. Ингээд хөлнийхэн цус мос нь гойцсон. Чинзэр гайгүйсэн баг тий. Чинзэр гайгүйсэн. За би ч бол байхгүй хаар болсон. Тур бүр аим шиг юм болсон. Тэгэл уулзаж ирсэн. Тэгсэн чинь манай яг найзууд бид хэдийг эргэж ирж байгаа байхгүй. Бөөнөрөө. Тэгсэн чинь би энэ тал руу бас нэг өөр юу л томилогдоод ингэ явж байгаа. Тэгсэн чинь намаа хойноос ингээд машины хойноос гүүгээ над руу ингээд тортой юм шидэж байгаа.
Тэгсэн чи тэр нь намайг эргэж ирж байгаа ундаа те жүүс хүмүүс тийм. Тэгсэн чи Батхуу ингээ хойноос ингээ хөөд гар бариад за тэгж байгаа уулзъя гэж уулзчих. Тэгээд Яаж тэр зогсож болдгоо юм уу? үгүй команд авцсан явж исэн машины хойноос гүйж ирж байгаа байхгүй. Би чинь хачин юм байгаас нэг ингээд карантинд орцсон. Тэгээд нэг гар ингэж нэг хүрх шиг болол тэгэлээс. Тэгээд дараа нэг ажил томилгцсэн чинь араас нэрстэй. Тийм бас юун дээр танаас сургуулаа өөрсдөө баг бариад засаад Тэгсэн тий. Тэр чинь Батлан улс сургуулиас салаад эдийн засгийн дээр сургууль гээд засаад яг засгаж яхад нь очсон сүүлд нь засцсан багт нь очсон бас л хүүхдүүд ирж барилгач юм болгоцсон байгаа юм чинь. Соронцсон Янз бүр болох. БЗМ-ийн курс. Яасан гинэ. Хагас. БЗ. Харцаа барыг хараад шок орсон чи. Айгуу сонь байсан. Энэ нэг ингээд очичоод жагссан чи нөгөө энэ нэг дуудах чи олдгоо. танигдахгүй байгаа чи бүгд хаваар. Бүгдээр адилхан увчтай. Тэр танихгүй байгаа юм чинь. Тэгээд Цэгийг бол хамгийн амархан болно гэж бодсон. Хүү яг адилхан болсон. угаасаа л тэгж бодчихсон. Бүгдээ л тэгж бодсон чи. Бүгдээрээ яг адилхан. Тэгээд цагдаа ихтэй ч болохоор 270 гаруй байсан тий. Хэд вэ? 350 дон сонсогч. Манайх ч болохоор нэг 140 гаруй сонсогчтой байсан. Тэгэл Нас том сонсолсон. тий. Манайх 3 сал эднийх болохоор өглөө мөглөөч өстэй сайн. Тэний зэрэг хоёр сургууль нийлээл хүн зэрэгэл. Тэгээ тэр явж одоо битүү болсон байл шүү дээ. Битүү болсон. Айл битүү болсон. Тэгээ бид ингээд хоёр зэргийн сургуулийн ингээд нөгөө сонсогч нар ингээд зөрөлтгөөр ингээд хаяа таарна тий. Би тэгээ нөгөө заавал ч нөгөө энэ олон хүнээс чинь танихгүй юм чинь нөгөө бүсээ тайлаад ингээ эргүүлдэг. Тэнгүүл аашаа гэж аваа. Тэнгүүл би цаана очиод бүстүүлнэ. Тэр ямар ч аваа ахгүй. Тэгэл тэргээ танигдсан бол одоо гэл тэргээ бас зүгэл тэгэл явтагс. Ад жаргалтай бүстүүлсэн. Хад жаргалтай бүстүүлсэн. Дооч. Эхлээл хүн чи айгүй гайхт юм бэл. Энэ цагдаагийн их тийм бас ингээл бидний чинь зээл 130 дээр ачаал хөдөлж байгаа. Ээж мэж аамаа баяртай гэл. Тэгэл нөгөө карантины байрал дээр очиод машинаас гээл нарсан хүмүүс гайхаашаас. Машинаас гэл бүсдэж байгаа би. Тэгэл нөгөө чиг амьдрж гэж байгаа. Бис амар гоё юм боцоогүй. Би ер нь гайл гэж бүр төсөөлж ирсэн сургууль орж ирсэн. Тэгэл ороод яасан чинь за энэ шүү өрчнөлөө ор гэл тэгэхгүй. Тэгээ эрүүл мэндийн үзлэг бүгд орцсон өсдөг. Өрчнөлөө ор гэдэг. За үс засхан дээ гэл. чинь тасалж. Яг чамаг нөгөө нэг тэр цэргийн сургуульд орж явахад би нийгэм дээр л харамсаж байсан. Чи яг тухайн өст мангар гой өстэй байсан шүү дээ. Гэхдээ тэгээд Энэ усуулж харахгүй болно гэ. би одоо энэ ярих гэдэг шүү дээ. Өрчнөлөө ор гэхгүй. Тэгэл ингээл очрлол ингээл орлоо. Тэгсэн чинь цааны үс засуулхан дээр л гэж бодож байна. Тэр ч одоо 17 хоностой хөөхтөл байсан чи. Гээ усаа ичдээс ёо үс байхгүй. Тэгсэн чинь ингээд ховцсон ингээд шидэл өгч байгаа. Хоорондоо ярьж байгаа хувцаа би эндээ тааруулаад өмсөөрэй гэсэн юу ч гэсэн үг нь тий. Тэгэл хоорондоо Тэр үер нь чанга үе. тий. Тэгэл хоорондоо хувцаа солиод таарахгүй гэл. Тэр хэдүүлээ санаж байна. 9-р ангид авах бүгдээр өсөө авсуулаад. Шараар удаа. Зарим нь болохоор юу яагаад хүчээр барьж хусаал. Би тэгсэн чинь айгүй олон жил өсөө авсуулаад байсан. Тэнгүүтээ. Зарим нь бол хусуулахгүй гэдэг хүчээр яасан шүү дээ. Манайд туссан нь. Тийм. Тэр давлгаан би ганц сүүлдээ ганцаар үлдсэн үү цөөхөн үний нэг байсан. Харж чадсан. Өөрөө хусуулсан юм байна. Тэгээ бүгдээрээ ингээ усуулсан чинь захирал уурлаа тий. Тэгсэж яага уурлсан гэсэн чинь танаа доотлын дүүнэр чи бүгдээрээ бүх анги бүгдээрээ усуулаад. Харин нэг тийм балан юм болсон. Тамаа тэр хойно гудамжинд тоглож байгаад гутлаа хараад нулимс хэлгэнгэлжсэн гэж яриа л. Нулимс хэлгээ авах бай. Гайхсан байхгүй тэр чинь. Яагаад ийм боломжтой гэж юу гэж бодохгүй. Бүгдээрээ ингээ шорондоо хутгалсан баг нэг баг цэмбгэрээр тэр хаашаа нэг дундуур нэгэ гутлаа хачаад идэв юм яагаад идэв. Гүг одоо хуцааг ярьж байгаа байхгүй. Ингэж шороотойгоо холилдоод тий. Гүүж харяаж исэн одоо нэг төсвөр төвчээр байсны юм гарсан шүү дээ. 10 км, 5 км, 3 км, 30 км ямар ч асуудал байхгүй. Залууж байж тий. Хүүхд байсан тэгээд мэдээж хэрэг бас тийм амар юм биш шүү дээ. Тэгтээ бол ингээд хүн болгон, эр хүн болгон тэр сургуульд орсон хүн болгоны л арыг даваад хийгээд явах ёстой юм болсон. Тэгтээ харин наваа ингэж ирсэн ингээд би ч дөнгөж 100
169 Хүүхдүүдээ сайн тоглуулсаар. 169 см заяа. Тэр тухай цэгийн сурвал болохоор 166-аар ингээд тасалдсан байсан. Би тэгээд ямар ч гэсэн ингээд тэнцээд авсан заяа. Тэгээд нөгөө нэг модон морин дээр ингээд хараад нь штэ тий. Тэрийг би 10 жилдээ угаасаа мэддэггүй. Угаасаа техникийг заагаагүй. Яг нэг юм байдаг. Гэхдээ ингээд гайраад ингээд. Тэгээд карантин эхлээд ингээд модон морин дээр ингээд хараагаад тэгсэн чинь надад мангар хөнгөн байгаа ч пад. Өсөрч техникийг заалгасан чинь надад тийм нэг даваа адил өсөхгүй. Тэгээд сүүлдээ нөгөө карантин дуусгаар нөгөө сурлын төв нөгөө эцэг их нэрт ингээд нэг үзүүлдэн штэ тий. Тэгэхэд би малгай тавиад өсөж 7 малгай 8 малгай дээр пү өсөж ил штэ. Тэг чин тэгээд тухайн үеийн л одоо юу аах нэг карантин дээр бол бас шилдэгүүд нээсэн байна тий. Оо сайн байсан. Би чи нэгээр гарсан би тамир дээр. Тэгээд Нэгээр гарна гэдэг нь юу гэсэн. конкурс өгөхөд одоо нөгөө ингээд сунаалт манаалт гүйлт мүлтэн дээр Мангар олон хүн байгаа шүү дээ. 400 400-өөс нэгээр гарна гэдэг чинь амар биш. би тамираар нэг гарсан. Би нэг юм айгу талархдаг шүү дээ. Одоо яг манай үеийнхэн заяа. Одоо юунда 8 дугаар ангида 4 байлоо. 4-8 байлоо. Тэгээд Тэ хөл 4-8 байжгаад 3-10 бол. 3-9-оос. Тэгээд эндээс ингээ хараад ингээл яг л надтай тааралцсан хүмүүсийг харахад яг маа дундаас ингээ бүр амар олигарх болоод ч юм уу тэгцэн хаалга. Гэхдээ амьдралаа алдсан нэг тийм муу ёо үнэхээр алга. Бүгдээр ямар ч нэг ажилтсан зүг шиг бүгдээр ирвэхээрээ гоё л байна. Яг ингээ хараад байгаа. Яг маа дээдлийн үед ч байна, доотлын үед ч байна. Ингээд дундаас нь зарим нэг юм байхгүй болчих. Зарим бүр нилээн хэцүү болчих. Тэгээ айгүй олон байгаа байхгүй. Манай үед үнэхээр амьдрал хайртай хүмүүс их олон байна. би яг хөдөө түрүүндээ олон жил зөвж нөгөө даваач юм болцсон. Одоо хизээ урандаа болсон. Тэгэл Хондоо гэдэг чи юу л та өсөхгүй л шүү дээ. бас нэг юу юугаар өгдөө шүү. Албан тушаалаар. Өө юу. Заавал дээшигээ явж ийж. Тэ албан тушаал. Тэн дээр очиж. Тэгэхээр түүнээс бос болцол угаасаа бүгдийг хангацсан байна. Орон тоол гарахгүй байгаа юм тий. Нэр нь л тий. Аргагүй шүү дээ. Энэний дээр эвдээ чацууч юм энэс нэг ахал залуу байгаа шүү дээ. Тэгэл тэрийг одоо үхээсээ юм болоорой гэлээ. Итгэж тэгэл ясан дээр нэг найз нь л байгаа шүү. Тэрийг одоо Үгүйсээ өсгөл нэг шиурласаа л юм. Батгуугийн дарга нар нь одоо айхаар юм ярьж шүү. Зүгээр юу гойлцсон би ихсэн шүү дээ. Мушгцсан шүү. Манай нэг менежер гэдэг байхгүй. Чи ихтэй ямар ч нэг амбицгүй дээшээ явах юм аахгүй. Юу би тэгэхээр нь шууд чи таньч л нэг төмрахыг. Аа зэ. Тэг би одоо яах юм? Таныг одоо ажлаа алдаагүй сайн хийгээд тахад энэ нэг одоо алдаасаа гэх юм байс үхээсээ гэх юм уу. Тэгсэн чи сонсонгууд амар сарай ховс гэж сонирн байцна. Дараа нь байж. Нэрэж тий. Дараа нь байцна. Нэрэ чи нэрэ. Яг оноод хэлсэн байл чи. Одоо нэр яах юм? Би одоо тэгээд энэ албан тушаалаа өгөнгүүтээ чиний доор ажилтаа нишгээд хэдий сайн хүн байлаа гэж. За баяр та. Дараа уулзцаа бүгдээрээ. Манай сувгийг subscribe дараарай.